хашаа хэрэгжихгүй. За нэг лайт чи ингэж лайтдаг болсон тийм. Манайхаа цайгаа угаарай. Тоо байна манайхаа тийм. Жон цаанаас бич. Буу. Өглөөний минь төргий. Тэгэхээр нэгэн сайтын редакцаас нэгэн сайтыг эрхлүүлж сэтгүүлж баярж байгаа та бүхэнд мэдээлэл хийж байна. Тэгэхээр миний энэхүү мэдээллийг бас шеэрлээд өгөөрэй. Өчигдөр та бүхэн өчигдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр яг юу болсныг бол ил тодор харсан бах. Хин нэгэн төрийн хурган дарга өрөөндөө шийсний төлөө хэвлэл сэтгүүлчдийг харахыг завцсан асуудал гэж харж байгаа. Өнөөдөр хин нэгэн дарга өрөөндөө албан өрөөндөөштэй бүр ажлын өрөөндөө зогсоод шээж байгааг нь шууд амжилтаар илчилж нотолсны төлөө сэтгүүлчдийг гэмт хэрэгтэн болгож муухай аргадуулах нь хэр зүй зохистой юм бэ гэдгийг нэгдүгээрт асуумаар байна. Хоёрдугаарт за энэ хууль хэлтийн байгууллагын өөрсдөө хуулиа яаж зөрчдөг юм бэ гэдгийг би та бүхэнд бас тайлбарламаар байна. Одоо нийслэл Улаанбаатар хотод маань өглөөний 9 цаг 32 минут болсон байна. Одоогоос 30 минутын дараагаар хууль хэлтийн байгууллагаас мэдээлэл хийгсэн ямар мэдээлэл хийхийг нь маш анхааралтай ажиглаж байгаад одоо хариу тайлбарыг нь хургуулна. Яагаад гэвэл бүгд нотлогдож тогтоогдох ёстой. Бид бол сэтгүүлч дуу алга гэж байна шүү дээ. Манайхан цайгаа. За. Панадад дэвштэй. За нэгэн сайтын редакцаас мэдчилж байна. Өглөөний минь бид шууд амжилт хийж байна. Би өөрөө энэ сайтын үүсгэн байгуулагч эрхлэгч нь байна. Өнгөрсөн хугацаанд маш олон удаа хууль хэлтийн байгууллагаар шалгагдаж одоо 30-аад хэрэгнээ шалгуулжсэн юм асуудал үүссэн талаар та бүгдэд хэлж ирсэн. За энд нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Нэгэн гэдэг сайтын онцлог нь өнөөдөр юу юм бэ? Бид яаж одоо олон нийтэд танигдсан юм бэ гэхлээр ерөөсөө л иргэдийн одоо мэдээлэл өгөөч гэсэн дуудлага бүрт хүрэхийг зорддог бид хизээж хэдэн ч төгрөг авч байгаагүй. Гэтэл хин нэгнийг хохироосон гомдоосон хүмүүсийн эсрэг талд нь буюу эрх мэдэлтэй хүмүүс, мөнгөтэй хүмүүс маш олон хүмүүс бидний одоо дайсан болж үлдсэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүс зүгээр хэвлэл сэтгүүлчдийг нийгэмд гэмт хэрэгтэй мэтээр харагдуулаад хорихыг хүссэн. Энэ бол боломжгүй зүйл гэдгийг хэвлийн эрхчлөөтэй уулз гэдгийг нийт хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдээ за тэгээд бас нэг юм хэлмээр байна. Одоо 30 минутын дараа хууль хэлтийн байгууллагаас мэдээллийн бид нар маш хурдан хариу тайлбарыг хийн. Миний ард энэ манай байгууллагын камер харагдаж байна. Энэ камерыг цагдаагийн байгууллага хинж байгаа. Тэгээд энэ камер дээр бид нар маш гоё ил тодор ярьж байгаа. Өнөөдөр аль нэг байгууллагын камерыг цагдаагийн байгууллага хянаад мэдүүлэг тайлбар аваад магадгүй цагдаа хорих гэж байсан сэтгүүлч нарын маань хажууд танаа одоо офс дээр нэгжлэг дуусаагүй байна гэж хэлж байгааг тэр камераар харсан байдаг. Энэ Монгол улсад хүний эрхийг зөрчиж байгаа асуудал биш юм уу? Энэ ардчилсан улс биш гэдгийг нотолж байгаа хэлбэр мөн штэ. Тэгээд дээр нь одоо хин нэгэн дарга шээхтэй сүртэйгээр занл хийж хэлсэн байдаг. Эрүүгийн цагдаа нарт хэлээ та нар дээр ажиллагаа явуулна. Та нарыг ингэж хохирооно гэж. Яг хэлсэн өдрийнх нь маргааш яагаад манай энэ олон сэтгүүлчдийг ингэж чирэгдүүлж бүгднийх нь утас автомашин хинт хэрэгтэй гэж нэр бүхий нэгэн сэтгүүлчийн нэрийг тэр прокурорын зөвшөөрөл дээр чинь бичсэн байгаа штэ. Энэ олон хүмүүсийг яг охирож байгаа. Энэ хүний эрхийн зөрчил биш юм уу? Энэ та бүгдийн улаарж байгаа хэлбэр биш юм уу? Энэ процессын алдаа биш юм уу? Тэгэхээр бид хэд бас ингээд онлайн шоп ажиллаулаад телевизийн тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Тэгээд одоо энэ ямар ч нууцын баталгаанд гарын үсэг зураагүй учраас би та бүхэнд энэ цагдаагийн өөрсдийнх нь эрүүгийн тороолуудыг бүгднийг бандаад боловчлоод яваарай. Өнөөдөр үндэсний эвслийн Номтой баярын эсрэг цагдаагийн байгууллагын хөдөлгөөн бүрийг нь хэлээд өгч шүү. Нийслэлийн прокурорын
нийслэлийн хяналтын прокурор Лавга гэдэг хүн эрүүгийн цагдаагийн албаагчдын гаргасан одоо энэ манай офс нэгжлэг хийх эрхийг зөвшөөрөхдөө цаг нарыг нь ил тодоор мэдээж өгсөн байдаг юм байна. 2026 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 13 цаг 30 минутаас 21 цаг 55 минутын хооронд үргэлжлэхий шүү гэж хэлсэн боловч өчигдөр шөнийн тэг цаг хүртэл ирүүдэн шүүгдлээ бид. Тэг 5 хүртэл. Энэ прокурорын зөвшөөрлийг хэтрүүлэн ашигласан хууль ялтын байгууллагын энэ улаарсан хүмүүст өнөөдөр хэн ямар хариуцлага таацах юм. За ерөнхий агуулга гомдол нь болохоор энэ ингэж байгаа. Юу гэнэ? Иргэн жамбал бавуу цэнт дорж гүн сумья. Нөгөө мөрөдө тоглоомжтой. Эдний нөгөө митинг гаргаад иртээ. Одоо надад ажиллаж манай Петрог аваад ир. Энэ хүмүүсийг харсан юм уу? Энэ хүмүүсийн чинь эсрэг бид нар ингээд нийтэд ил тод мэдээлэл өгсөн шүү дээ. Тэгээ мэдээлж өгөөд хажуугаар нь хууль ялтын байгууллагын энэ дарга нар байгаа шүү гэдгийг хүртэл хэлсэн. Тэр дарга нарыг хорч чадлаж байгаа юм уу? Бид нар дахиад нэрийг нь дурдаад өгөх үү? Сүхбалт даргын үед удирд халбан тушаал хашиж исэн ганц сүх гэж дарга байгаа цагдаагийн байгууллагын. Энэ хүн мөрөдө тоглоомчдын ард байгаа юм шүү. За тагнуулын ерөнхий газрын хуучин даргасан гэрлийн хүү Чинбат энэ мөрөдө тоглоомчдын ард байгаа юм шүү. Авилгатай тэмцэх газрын ахлах комиссар хүн нөгөөдөл билээ. Энэ нөгөө нэг юм имэр хийсний комиссар байсан шүү дээ. Тушаал буугаад цагтаа оцсон байдаг. Санаж юм манайхаа. Мөнх санаар болов. Мөнх санаар. Хаул дүрийн цагдаагийн 2 дугаар хэлцэн энэ албан тушаалтын шүү гэд бид нар ингээд нэрийг нь хүртэл зарлаад өгсөн. Энэ мөрөдө тоглоомноос болж бид нар одоо урьдчилан сэргийлэгчдээр маш олон контентуудыг хийж хэрэгжүүлсэн. Тэгээд энэ мөрөдө тоглоомчдын эсрэг мэдээллүүдийг нийтлсэн манай пэйжүүд рүү маш олон ботууд ярьж исэн үеч би. Гэтэл өнөөдөр энэ гэмт хэрэгтнүүдэд хорьсон юм уу? Асуумаар байна. Гэтэл яагаад энэ гэмт хэрэгийг мэдээлсэн биднийг хорох гээд байгаа юм? Бид ямар ч тохиолдолд гэмт хэрэгт холбогдоогүй гэдгээ нүүр бардам нотлох болно гэдгээ хэлмээр байна. Тэгэхээр энэ цагдаагийн байгууллага өөрсдөө энэ прокурорын цагаан дээр хараар бичсэн зөвшөөрлийг хүртэл зөрчиж процессын алдаа гаргажээ. Хэдий болтол бид ингэж хууль хэлтийн байгууллагын энэ завхарлыг хүлцэнгүү төвчих ёстой юм. Хэдий болтол яагаад нийгэмд хэвлэл сэтгүүлчдийг гэмт хэрэгтэн мэд харагдуулахыг нь одоо хүлцэнгүү төвчих ёстой юм. Өнөөдөр энэ Монгол улсад чинь хэвлэл сэтгүүлч ажиллаж болох юм уу болохгүй юм уу? Нийт хэвлэл сэтгүүлчтэй уриалмаар байна. За тэгээд нөгөөтэйгөр мэдээ гаргаад өгөө. Бүх компьютер хаардуудыг авч явдаг нь яаж байгаа юм? Бидний буруутгах ямар ч гэмт хэргийн нотлох байранд байхгүй учраас та нар зохиомжлоор бий болгож штэ. Магадгүй эндээс нөгөө манай сэтгүүлчдийн нөгөө хохиролтой гомдолтой ингээд хүмүүсийн өгсөн энэ материалуудыг энэ бүгднийг хуу хамаа явсан. Энэ дотор нөгөө нэг төрийн нууцыг хадгалсан гэдэг юм хавчуулах байгаа юм уу? Асуумаар байна. Бидэнд төрийн нууц үнэхээр байхгүй. Дандаа иргэний гомдлууд байгаа. Энийг бүх иргэд маань нотлно. Сэтгүүл сарын бүх энэ материалыг авсан. Манайхын бүх тэмдэглэлийн сэтрийг авсан тийм. Нэгдүгээр. За хоёрдугаар бүх утаснуудыг авсан. Өнөөдөр нэг л сэтгүүлчд холбогдуулж гэж хэлж байгаа боловч энэ олон хүмүүсийн утсыг авч яах байгаа? Ямар нэг юм олж тогтоохын тулд улаарч шít. Тэгээд та нар аяар ч юм уу ямар нэгэн байдлаар өмнө нь намайг бас ингэж хийгээгүй хэргийг маань хийсэн болгож хуулийн хонглоорч хэрэгтэй эвлүүлэг монтаж хийжсэн тохиолдлууд байдаг. Зохиол сэтгүүлч гүр азрахтай хамт авахсан зургийг маань толгойг нь хятад хүнээр сольж агаад бүтгэжсэн тохиолдолч байдаг. Энэ бохор технологи надаар ашиглах гэж байгаа юм уу? Өнөөдөр та нарыг тэгж дураарч дөргүүлэхгүй. Өнөөдөр Монголын бүх хэвлэл бүх сэтгүүлчид зүгээр хин нэгэн дарга өрөөндөө шээсний төлөө маргааш нь сэтгүүлч гэмт хэрэгтэн болоод хоригдохой чирэгдэж байгааг Монгол улс даяараа харлаа штэ. Тэр даргын шээж явах зүг юм уу? Яагаад тэр хүмүүсийг бид нар татвар төлж тэжээхстэй? Өнөөдөр бид нар ямар нэгэн байдлаар худалдаа үйлчлэгээ эрхлээд орлого олдог хүмүүс биш. За мөрөдө Аль нэр дурдсан нэгнүүд юм. энэ нөгөө мөрөдө тоглоом. Энэ мөрөдө тоглоомчдыг барьж хорсон юм асуумаар байна. Хэвлэл илчилсээр байгаач хууль бус үйл ажиллагаа хэмээн үргэлжлсээр байна гэдэг энэ нийтлийг хардаа. Монгол улсад хуулиар хоригдсон хууль бус мөрөдө тоглоомын агент болох Бавуу Дефасит Бинда Жижи агент Мэлбэг гэх нэртэй хууль бус үйл ажиллагаа явуулдаг Жамбал Бав нь 2025 оны 7 сарын 1-ээс хойш агентуудаа хайхыг нь хааж зархыг нь зарсан гэдэг. Тэгвэл түүний агентаар хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн буюу 7 сарын 1-ээс хойш өндөр дүнтэй таталт хийхэд төрийн банк за энэ данснуудыг ашигласан. Түүний найз Батбаатарын Гүнсмэ гэх данс эзэмшигчийг гүйлгээ хийсэн. Өнөөдрийг хүртэл энэ хүмүүс яасан?
Та хэд ийшээ та хэдийг дагж байгаа байхгүй. Одоо би ингэж дагаад нь. Тэгээд ингэж байгаа байхгүй юу? Хууль эрхтний байгууллага яагаад хөдлөхгүй байгаа юм бэ? Яагаад? Энэ нийтлэлийн дагуу яагаад ажиллаагүй? Энэ миний хорсын юм асуумаар байна. Ингээд энэ хүмүүс ингээ нэр зурагтай. Тэгэд ард нь ингээ хамгаалж идэг хууль эрхтний байгууллагын бүх хүмүүсийг бид нар бас илчиж нотлоод өгсөн. Өнөөдөр тэр дарга өрөөндөө шийхэд ч гэсэн манай пэйж рүү ороод харахад бүх мэдээлэл нээлттэй байгаа. Тэр дарга өрөөндөө шийсэн шүн зогсоо цагуу миний утас дуурсан шүү дээ. Бүх зүйл нотлогдно. Гэтэл өнөөдөр тэр даргын шийсэн шууд амжилт байж л байгаа шүү дээ. Тэгээ яагаад бид нарыг гэмт хэрэгтэн болох гээд байгаа? Энэ Монголын хууль эрхтний байгууллагын шившиг биш юм уу? Энэ Монголын цагдаагийн гутамшиг биш юм уу? Та нар яагаад өнөөдөр хин нэг гэмт хэрэг үйлсэн нотлогдож тогтоогдоогүй байхад дандаа гарч ирээд тэр нэг сэтгүүлч нь угаасаа бараг л гэмт хэрэг үйлдэлсэн мэтэр яриад яагаад энэ гэмт хэрэгтнүүдийнхээ одоо талд ортыг? Яагаад өмнө нь янхнуудын талд ороод хорхоор улаарчсан бол өнөөдөр энэ мөрөдө тоглоомчдын одоо талд ороод гэмт ингэ гарч ирж байгаа юм. Энэ цагдаагийн байгууллага цээжрээ хамгаалахын нотлохоо биш юм уу? Тэр хүмүүсийг барьж хорсон юм уу? Миний нэр дурдж байгаа энэ цагдаагийн албаагчдыгаа шалгаж байгаа юм уу? Ажлаас нь төдгөлзүүлсэн юм уу? Авилгатай тэнцэх газарт ахлах комиссар цолтой хүн яагаад ийм амар бусармаг хэрэгт холбогдож байгаа? Энэ хэрэгээс ч юм болж хэдэн мянган залуусын амьдрал там болж хувирсан гэдгийг та бүгд мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ганцхан сэтгүүлчийг хэрэгт холбогдуулж шалгах нэрийдлээр редакцийг тэр чигээр нь бүхэлд нь утсыг нь хуу хамаад бүтэн шөнийн турш та нар юу ч олж долгоогүй гэдгийг хэлмээр байна. Ягаад гэвэл үнэн угаасаа ийм нүүр бардам байдгийн. Энэ манай офисын бүх компьютеруудыг хаартаа аваад явсан та нар бас юу ч олж долгоогүй гэдгийг хэлмээр байна. Ягаад гэвэл бид ямар ч буруу зүйл хийгээгүй учраас. Гүйцэтгэх ажиллагаач нь би ч гэсэн та нар дээр явуулж чадна. Өнөөдөр хин нэгэн улсын хурлын гишүүн лөө ямар нэгэн хүргэлтээр дамжуулаад их хэмжээний мөнгө би өгөө явууллаа шүү заа юу гэж хэлээд тэрийг нь жолооч нь хүртэл натлсан гинэ. Мөнгө байгааг харсан бол тэр жолооч л авсан байж тээ. Ямар ч тийм мөнгө төгрөг ирээгүй штэ. Нотлох баримтаа гаргаад цацал та. Боломжгүй байхгүй юу да. Яг үнэндээ сэтгүүлч нар маш олон хүргэлт ирдэг. Над руу хавдаас таравс чижсэн бид нарт бууз чирдэг те. Төмөс чирдэг ингээл мах чирдэг ингээл хүмүүс. Тийм болохоор энэ хуулийн байгууллагынтай угаасаа алдсан та нар. Би нэр нэг юм хэлмэрчилж. Өчтөр нэг хоолойдоо суужсэн чинь нөгөө сэрэтрийн ихнэр надар залгасан ахгүй. Тэгээд би байна хэмээгс одоо ч намайг танихаа болцсон уу? Би өчтөр бишиг тавьсан үгүй чи ихнэр нь чиний ачаар юу болчлаа. Миний нөхөр хоолноосоо салчлаа. Хоолноосоо салсныг нь хэлье. Тэгсэн чинь хаал дүүргийн цагдаагаас над руу залсан байхгүй юу? Тэр нь бас би аваагүй хаал дүүргийн цагдаагаас. Тэгээд гасан чинь эрүүг их намайг хэлж байгаа. Та нар юм хөгийн байжлахгүй. Тэгэхээр хин нэгэн даргын шээснээс болж хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа бүхэлд нь зогсоосон гим хорийн хохирол манай бүх сэтгүүлч, зураглаач, найруулагчдын утас миний хувийн автомашин та нар тэр автомашины банк ус дээр хэдэн төгрөгийн зээл үлдсэн сарын хэдэн төгрөгийн төлөлтөг нь гараад тавил та. Үнэн угаасаа тэр штэ. Битгий миний машинд ямар нэгэн новшийн төрийн нууц хавчуулаарай. Угаасаа надад юу ч байхгүй. Манай гэрт ч юу ч байхгүй, манай ажил дээр ч юу ч байгаагүй. Бид нар бүх утаснуудаа өгсөн, бүх компьютеруудаа өгсөн. Юу ч байгаагүй, юу ч байх боломжгүй. Та нар өөрсдөө хавчуулж заваартаж болцсошгүй гэдгийг энэ мөрөдө тоглоомчдыг өмөрч дуурж байгаагаар нотлох юм аа. Цагдаагийн байгууллага энэ хүрээд 2026 онд бараг эмгэнэл зарламаар байна. Харин хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч нар яг өнөөдөр өөрсдийнхөө төлөө хэвлэл мэдээллийн салбар гэж байх ёстой мó? Мэдээлэл хүргээг гүйцэтгэх шаардлагатай мүү үгүй мүү гэдэг дээр нэгдэж тэмцээ. Өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч нь хэвлэл мэдээллийн байгууллагатай уулзалт зарлаж явах яг энэ үеэр ганцхан хэвлэл мэдээллийн редакцид тэр чигээр нь ингэж ажиллагаа явуулдаг. Эд нарын ард хүн байхгүй яаж хэрэгт холбогдуулахаа гэж тархиа гашлаж байгаад бүх юм маань хамж авч яваад шүнжэнгөө ухсан бол юу ч гарч ирээгүй бол одоо бид эд хэрэгслүүдэд авъя. Энд үйл ажиллагаа явагдах ёстой. Энэ байгууллагын шуурхай мэдээлэл хүлээж авдаг утас жалга. Энд бид нарын бүх компьютер тоног төхөөрөмж алга. Бид нар зүгээр ажиллаа юмараа. Яагаад гэвэл та нар хин нэгний хохирсон гомдолтой асуудлууд дээр шударга ажиллаж чаддгүй учраас энд бидний орон зай байх ёстой учраас бид ажиллаа хийх ёстой. Тийм болохоор бид нар өнөөдөр бүх шат чадны байгууллага тэр хүний эрхийн комиссэнд тэр хууль зүйн яаманд нь тэр цагдаагийн ерөнхий газарт нь тэр тусгай субъектэд нь яаж энэ прокуророос гаргасан зөвшөөрлөө яаж ингэж хуулийг процессын алдааг ил тод гаргаад ажиллаад байгаа энэ аль багчтай ямар хариуцлага тооцох ёстой. Энэ мөрөдө тоглоомчдын ард нэрэн дурддаг байгаа энэ өндөр албан тушаалтай хүмүүст ямар хариуцлага тооцсон юм.
Тэр хүмүүсийгээ бариад хорчоод тэр одоо авралтай тэмцэх газрын ахлах комиссар байж байгаа таан улын хоёрын мөрдөн шалгаад тасгийн дарга юуны дарга лээ. Тэр дарга маргыгаа ажлаас нь түтгэлзүүлсэн юм уу? Тэр хүмүүсийгээ хорж байгаа юм шалгаж байгаа юм уу? Яагаад бид нартай зурлаад байгаа? Энд чинь бид нар мэдээлэл үүрэгтэй хүмүүс. Бид нар энэ гэмт хэрийг нотлох баримтанд үндэслээд мэдээлсэн. Яагаад би энэ бардан байгаа юм бэ гэвэл энэ мэдээллийг өөрөө өгсөн хүн нь мөрцтэй хүн байгаа. Шудраг цагдаа нар байдаг. Хууль нэмэлтийн байгууллага хитрхи увайгүй болсныг, хитрхи уучирсныг, хитрхи авилгалд идэгцснийг хэлж илчилж мөрөдөө тоглоомноос одоо ингэж хувь авч ингэж одоо хүмүүсийг цус нулимсанд хутгаж байгаа хүмүүсийн мэдээллийг надад тангараг өргөсөн цагдаагийн албаагч хүн өгсөн юм шүү. Тийм учраас бид тэр их сурвалж байгаа хамгаалах үүрэгтэй. Гэтэл үүнийхээ төлөө бид нар гэмт хэрэгтэн болох боломжгүй. Өчигдрөөс хавуулаад бид нарт яг энэ манай офс маань хэвлэл сэтгүүлчд хамт байна. За нөгөө төрийн бас байгууллага иргэдийн төлөө эх орныхоо төлөө дуурч тэмцдэг хүмүүс ч хамт байна. Одоо цагдаагийн байгууллагаас их мэдээллийг анхааралтай сонсъё. Хэвлэл сэтгүүлчд нэгдэн ингээд тодорхой акцуудыг хийгээд явна. Яагаад гэвэл өнөөдөр биднийг зөвхөн мэдээ сурвалжлага мэдээсний төлөө хин нэгэн даргыг шийснэг нь ямар ч цензуургүйгээр илчилж нотлоод мэдээсний төлөө сэтгүүлч нарыг гэмт хэрэгтэн болгоод хорчоод наадах ч хүн алсан хүрээ талсан наа чи ийм гэж мэдээлдэг. Одоо та нар амжихгүй боломжгүй. Тэгээд тэр хөдөлмөр нийгмийн халамжийн ерхий газар чинь өчтөр халлаа гэд гой сүржин мэдгдсэн шүү дээ. Ажлын байран дээр архитын согтурсан зөрчил дутагдлаар халаагүй юм шүү. Өөрсдийнх нь хүсэлтийг хүлээж аваад хүсэлтээр нь чөлөөлсөн шүү. Энэ тэгээ шударгаас юм уу? Тэр хүн тэр төрийн байгууллагын албан мөрөөндөө шээж яхах нь зүгээр юм уу? Зүг юм уу? Бид нар ийм төртөө байхыг хүсэж байгаа юм уу? Хэрвээ ямар нэгэн буруутай үйл ажиллагаатай байгаа гэмт хэрэгт хутгалддаг хүмүүс бол ингэж цор хийх ямар ч нэр нүр алга өнөдөр эрүүл мэнд амь нас байгаа бүхнээ золиод энэ олон хүмүүсийн ар гэр ээж аав үр хүүхдүүдийн санаа сэтгэлийг зовоогоод бид нар ингэж зогсож байгаа хүмүүс энэ яг юуны төлөө бид нар яг ийм л тавилантай төрсэн ингэж л ажиллаа хийх ёстой энд бидний орон зай байгаа учраас энэ олон жил ингэж хуулийн ангиллаар чирэгдэж явж байна. Ард нь ямар асуудлууд үлддэг вэ гэхээр янз бүрийн өвчнүүд, янз бүрийн тийм траума үлддэг. Өглөө унтаа зэрхэд надад ямар хэрэг нээсэн бол гэдэг асуудлууд сөхөгддөг. Одоо боломжгүй. Энэ цаг үед та бүхэнтэй эрслэн тэмцээд цагдаагийн байгууллага өөрсдөө хуурамчаар нотлох баримт үйлдчихдэггүй юм бол боломжгүй. Нүүр бардам хэлмээр байна. Яагаад гэвэл бид бүхнийг нотлож тогтоох боломжтой. Бид их олуулаа. Яагаад бид ийм олуулаа бидний хүмүүс хүрээлт юм бэ гэвэл итгэдэг дэмждэг хүмүүс байгаад байна. Бид нар яаж тэр хүмүүсийн итгэлийг авсан юм? Өнөөдөр игэл иргэдийн урд эфирээ ингээд нээгээд тодорхой цаг хугацаагүй байгаа хэвлэл хэд байгаа вэ? Тийм болохоор хэлмээр байна. Тэгэд өчигдөр ингээд шууд амжилттай хамт байсан энэ хэвлэл сэтгүүлчид энэ тэмцэгч нартай бүгдэнд нь маш их талархаж байгаа. Ингээд үргэлжлүүлэх болно. Хамгийн гол нь энэ хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулж байна. Бид нар гин хорийн охирлоо хэмжлэн энд үйл ажиллагаа нам зогссон байна, тэг зогссон байна. Хохирогч нь хий юм. Ерөөсөө л Монголын ард түмэн тэр чигээрээ шүү дээ. Мэдээлэл үүрэг авч чадахгүй. Тэгээд тусгайсан зохиолтой төлбөртэй тэр зүйлээр та бүгдийн тархийг угаагаад угаасаа бид бүгдээрээ л угаалгасаар ирсэн, цагаан цасаараа дуудуулсаар ирсэн. Энэ үйл ажиллагаагаа явуулахын тулд өнөөдөр бидний бүх техник тоног төхөөрөмж, бүх утаснууд автомашина авчий. Хүл дүүжлэх унаатай болыг гэр орондоо хармаар байна. Энэ олон хүмүүсийн утсыг өгөөч шившгүүдээ. Юу ч гарч ирэх боломжгүй. Та нар өөрсдөө зохиогоод ямар нэгэн гэмт хэрэгт утгачдаггүй юм бол юу ч байхгүй учраас би цагдаагийн байгууллагт хэлсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хүндлэе. Хууль ёсны шаардлагыг хүлээж авъя. Манай энэ офсоос бүгдийг ав. Манай тоног төхөөрөмж, компьютерийн хаардуудыг бүгдийг ав. Бид нарын утсыг бүгдийг ав. Бид нарын ингээ баримт материалуудыг бүгдийг ав. Энэ зүгээр л игэл амьдралууд бид нарын дунд явж исэн энгийн иргэдийн гомдол. Ямар ч тийм төрийн нууцч байхгүй, ямар ч тийм гэмт хэрэгч байхгүй. Өнөөдөр бид гэмт хэрэгтнүүд биш. Зөв шударгаар ажиллаж болдог гэдгийг залуус эх орондоо үлдэх ёстой гэдгийг нотлохоор эх орондоо ажиллаж амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр манайхан өнөөдөр бүгдээрээ алхтай тэмцэх газарт нь тэр мөрдмэ захалмын тусгай субъектт нь эрүүгийн цагдаа руу очиж машина утаснуудаа энэ хүмүүс хамааралгүй байхад нэг сэтгүүлчийг шалгана гэж прокурорын энэ тогтоол дээр чинь тодорхой бичсэн байхад яагаад энэ олон хүмүүсийг хохироож байгаа юм? Нэр нь дурдгдсан одоо тухайн сэтгүүлчээ шалгаж шийдвэрлэхийн тулд бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн байгууллагыг тэр чигт нь
ингэж ажиллах нь хэр зөв зохистой. Энэ та бүгдийн маш их айц төгшүүртэй байгааг итгэж нотолж штэ. Яагаад гэвэл бид ингээд яг болж байгаа бүх зүйлийг шударгаар ил тод нээлттэйгээр шууд дамжуулалтаар хүргэждэг учраас та нарын замд саад болсон учраас энэ бүхнийг хийж байгаа. Бид нараар дамжуулж хэвлэл мэдээллийн байгууллагын тэр чигт нь айлгахыг хүссэн. Та нарыг бид нар хорч чадсан шүү гэж харуулахыг хүссэн. Биднээр дамжуулж игэл хэрэгтийг айлгахыг хүссэн. Бидэнд итгэж дэмждэг хүмүүст эдгээр сэтгүүлчид гинт хэрэгтэй юм шүү. Бид нар та нарыг ингэж чадсан шүү гэж. Одоо тийм байха болсон. Цаг үе өөрчлөгдсөн. Бүх зүйл шударгаар ил тодор явах ёстой. Манай байгууллагын үйл ажиллагааг тасалдуулаад ингээд бүтэн шөнийн туршид та нар бодвол нойргүй, хоолгүй, ухсан байх. Ухаад юу ч гарч ирээгүй. Өөрсдөө төрийн нууц мууц мэдээлэл шургуулчихдаггүй юм бол одоо энэ олон хүмүүсийн утсыг манай байгууллагын шуурхай мэдээлэл хүлээж авдаг утсыг энэ олон компьютеруудыг хаардаг өг. Бид нар нэх болно. Бүх сэтгүүлчдээ бүх хэвлэлийнхнийгаа бас урайлмаар байна. Одоо хуулийн хэлтийн байгууллага ямар мэдээлэл хийхийг нүд авчихгүй харцгаая. Яагаад гэвэл ямар ч гэмт хэрэг үйлдэггүй учраас. Угаасаа хэвлэл сэтгүүлч нар гэмт хэрэгтний биш гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр та бүгд нэгүнд хин дуртай хин дург нь хамаагүй улсын хурлын гишүүн Лодо Самбуу хэлсэн байлээ. Бидэнд дургуун хүмүүс угаасаа тодорхой байдаг. Бусдыг хохироочихсон зөвхөн өөрийнхөө амиа үеийн эрх шиг боддог. Улсаа тонон дээрэмсэн авилга ашиг сонирхлын зөрчилдөд дандаа л буруутай хүмүүс маш дургуугаар биднийг зөвхөж хараадаг. Бид тэрэнд нь нугарч хугарч байгаагүй. Яагаад гэвэл игэл иргэдийн дэмжлэг хүч илүү их бид нарт дэм тус болдог учраас энэ хүртэл явсан. Өнөөдөр би ямар нэгэн гэмт хэрэг үйлсэн бол үдээж хоронд хоригдсон байгаа. Хорсныхаа дараа энэ ийм гэдээ гаргаад ирэх байсан. Гэтэл юу ч байхгүй болохоор бүгдийг ухаж түнхэж үзлээ сандраад одоо та нар бас юу ч олоогүй гэдэгт нүүр бардан байна. Тийм учраас энэ олон хүмүүсийн утас шүрмсийг нөхөх хэрэгтэй. Тэгээд өөртөөгөө энэ бүх цаг хугацаанд хамт байдаг багийнх нараа маш их бахархаж байна. Бид нар их хурлын сонгуулиар хүртэл аль нэг нам хэсэг тулдагдахгүйгээр ажилласаар ирсэн. Тийм л шудраг залуучууд. Миний залуучууд бол үнэхээр шудраг залуучууд. Биднийг итгэж дэмждэг маш олон үзэгчид бий. За энэ тарих угааж байгаа тороолууд бол би танарт бүгднийг илчилж нотлоод мэдээллийг нь өгсөөр яваа. Хуулийн байгууллагын ч өөрсдөө тороол болсон шүү. Охир технологиор үзэж байгаа шүү. Одоо та нар амжихгүй. За тэгээд бүх цаг үед хамт байх болно. Нэгүн сайтыг болон одоо сэтгүүлч биднийг дэмжиж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Сэтгэл санааг нь жихэсэн бол хүлцэл өчмөр байна. За юун түрүүнд одоо бүх зүйлийг үннээр нь байхыг хүсдэг. Тийм болохоор бидний одоо энэ хураалгасан автомашиныг ялангуяа миний автомашин байгаа хгүй тэр төр ингээ хүний юмнууд байгаа. Гэтэ миний автомашинд юу ч суулгасан би угаасаа гэмтэр үйлдвэрч та нарт сонсоо чагнаад явж иж болно. Яг энэ манай ажлын камерыг хинж байгаа шигээ. Ягаад гэвэл ийм л нүүр бардам байдаг. Зөв замаар алхаж байгаа учраас. Тэгэхээр бидний гар утснуудыг өг, шүнжэнгөө шалгалаа. Бидний техник төхөөрөмжүүдийг өг. Бид ажиллаа хийх ёстой. Бид их олон жил энэ л ажиллаа хийсээр ирсэн. Бидний орон зай угаасаа энэ нийгэмд чинь өгүүлэгдэнэ. Тийм болохоор өнөөдөр бүх техникүүд авах болно. Тэгэхээр шууд амжилтуудыг хүрсээр болно ингээд хамт байгаарай. Одоо энэ троол морол та нар амжихаа болсон. Тэгэхээр би ийм хүмүүстэй бас хэцэж стресс нэр байна. Бас хадвэж. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй баярлалаа.